Сонсогч үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хурангуйд анхаарлаа хандуулна. Дулааны цахилгаан станц 5 төслийн бүтээн байгуулалт энэ сарын 15-ны өдрөөс газар шорооны ажил хийгдснээр эхэлнэ. Монголын системээс мэдээлэл алдагдсан гэх асуудалд Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам шуурхай хариу арга хэмжээ авсан гэв. Сар шинийн өдрүүдэд хөгжүүлэлгүй зочих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна. Дональд Трамп чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлэх Project Vault төслийг эхлүүллээ. Америк нэгдсэн улс Ираны төлөөлөгчид Истанбулд хэлэлцээ хийнэ. Орос Украиний эрчим хүчний дэд үтсүүдэд томоохон цохилт үзүүллээ. SpaceX XAI компаниуд нэгдснээр $125 их найз долларын үнэлгээтэй болов. Улаанбаатар хотын иргэдийг 20 гаруй жил хүлээсэн цаасан дээр гацаж улс төрийн шуурганд бүдэрч ирсэн Дулааны 5 дугаар цахилгаан станцын төсөл эцэстээ нэг хөдөлгөөнд орлоо. Нийслэлийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах өвлийн оргил ачааллыг давах гол найдвар болсон тус станцын барилга угсралтын бэлтгэл буюу газар шорооны ажил энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхлэх гэж байна. Дэлгэрэнгүй хүлээн авна. Нийслэл хот эрчим хүчний хязгаарлалтай нүүр тулж Дулаан цахилгааны их усрууд хүчин чадлаасаа 10-аас 15% хэтэрсэн горимд ажиллаж байна. Станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны цахилгаан станц 2-ын үндсэн сан дээр барьж 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эрчим хүчний яам болон төсөл хэрэгжүүлэгч нэгжийн мэдээснээр санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдэж гүйцэтгэгч компани техник хэрэгслээ талбай төвлөрүүлж эхлээд байна. Ирэх 2 дугаар сарын 15-нд буюу ердөө 10 хоногийн дараа хөрс хуулалт суурин газар шорооны ажил албан ёсоор эхэлнэ. 65 жил хураасан үнсийг зөөх ажил хийгдэнэ. За 4 сарын 11-нд 2 сарын 15-наас. Одоо энэ өрөмтлөгийн машинууд ирсэн нөгөө доошоох өрөмтлгүүдийг хийж хэдэн метр бид нар ухах вэ гэдэг эдгээр нөгөө юуны куб метрийн хэмжээ гаргах гэж байгаа. Инженер геологи ажлууд хийгдэнэ. За яг албан ёсоор барилгын ажил бол энэ оны 4-р сарын 21-ний өдөр эхэлнэ. За 7 сарын 22-нд гэхэд зуухны угсралтын ажил эхэлнэ. За энэ оны 12 сарын 21 гэхэд турбин генераторын угсралтын ажил хийгдэнэ. 2000 оны үед Шивэгийн цахилгаан станцыг гацаасан. Дараа нь 5 дугаар цахилгаан станцыг GDF-с одны хөрөнгө оруулагч нар барьж бас гацаасан. Нөгөөх нь барь гэдэг бол бануурыг 5 толгойд өргөө 5 толгойд өрхөөр банууд дөрөөр одоо бөөрж өдөрөөд нэг юм. За тэгээд Шиваа багнуур одоо энэ цахилгаан станцуудаа эрчим хүчний аюулгүй байдлын асуудал учраас байна. Аюулгүй байдлын төвчөнд авчлаа. Өөр ихтэй хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Шинэ станц нь байгаль орчинд ээлтэй, усны хэрэглээ багатай, орчин үеийн дэвшилтэй технологид суурилах юм. Төслийн нийт хүчин чадал 450 МВт байх бөгөөд жилд дунджаар 3 тэрбум кВт цаг цахилгаан эрчим хүч 587 ГК цаг Дулааны эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн бүс тухайлбал Амгалан Баянзүрх дүүргийн шинэ орон сууцны хорооллууд найдвартай Дулаанаар хангагдаж, дэс дөрөв станцын хэд ачааллыг 20-30% хөнгөлөх тооцоолол гарчээ. Мэргэжитнүүд газар шорооны ажлыг технологийн горимын дагуу гүйцэтгэхэд хөрсний хөндлөлт саад болохгүй гэж үзэж байна. Ерөнхийдөө зандагчдын энэхүү олон засгийн газрын нүүр үтсэн 5 дугаар цахилгаан станцыг өр бүтээлтэй ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд даалгалаа. Энэ сарын 15-нд эхлэх бүтээн байгуулалтын явцыг бид цаг тухайд нь мэдээлэх болно. Дараагийн мэдээг хүргэе. Монголын системтэй холбоотойгоор мэдээлэл алдагдсан гэх асуудал Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас шуурхай хариу арга хэмжээ авч олон улсын түнш байгууллагуудад албан ёсны хүсэлт хүргүүлсэн талаар салбарын сайд нь мэдгдлээ. Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Бат Шугар Монголыг гацдаг их шүүмжлэлийг ташаа мэдээлэл хэмээн тодтогч, системийн үйл ажиллагаа интернетийн хурц сүлжээний чанараас шууд хамаардаг гэдгийг онцоллоо. Монголын систем тасралтгүй хөгжүүлэлт хийж буй томоохон дижитал платформ юм. Үүнтэй зэрэгцээ хадлаг хийх, үйл ажиллагааг нь доголдуулах орлого тогтмол гардаг гэж Бат Шугар сайд тайлбарллаа. За энэ бол асуудал юунтай холбоотой вэ гэхээр бүх мэдээлэл нь алдагдаагүй байгаа. Хоёр дахь үйлчилгээ авдаг мэдээлэл бол алдагдсан. Энийг Монгол бас бүрэн хянахад бас хэцүү. Яг бол Монгол нэг газараас тийм мэдээллийг дуудаад PDF ч ба файлаар авч байгаа. Тэгэхээр тухайн иргэндээ өгч байгаа. Нөгөө иргэн нь бол хурц цэмээр дамжуулаад цаадлын байгууллагаар шийдэж байгаа. Тэгэд хэр мэдээлэл тодорхой хэмжээр алдагдсан үнэн. Гэтэ үүнийг бол бид нар бол энэ дараа зассан байгаа. Бүх одоо аппликейшнаар ашиглаж байгаа зүйл биш. Ганцхан одоо интернет браузер болох Bing нэртэй браузер байгаа.
За Bing ямар зүйл тухайн үед хийж байсан бэ гэвэл мэдээлэл аваад явуулж явахдаа бол Microsoft-ийн компани браузер шүү дээ. Тэр бол Bing-снээ search engine хайлтын тийм одоо програм руугаа шууд явуулдаг гэсэн байна. Үүнд холбоотойгоор хоёр зүйл хийсэн. Нэгдүгээр бол бид нар нууц аюулгүй байдлыг улам чангатаад чангатсан. Хоёрдугаар Microsoft компанитай холбоос нөхцөлт явуулаад иймэрхүү мэдээлэл алдагдаад энийг болиулж чиг сүстэй болсон. Ийм Монголын одоо нийтдээ төсөв нь бол 8 тэрбум төгрөг байгаа. Энэ нь бол хөгжүүлэлт, нууц аюулгүй байдал, цаашлаад платформ ирээдүйдээ хөгжүүлэх төрийн байгууллагуудад бас тодорхой хэмжээгээр дэмжлэг бүх зүйл ордог л доо. Гол асуудал нь бол манай төрийн байгууллага бүгдээрээ нэг зэрэг захимжиж чадаагүй гэдэг өөрөө төвшөнд байдаг. Тэгэхээр ийм Mongolia Academy өөрөө программистуудаа явуулаад тэгээд тусалдаг. Жишээ даацхан жишээ хэлэхэд бол би бол өчигдөр эрүүл мэндийн сайд Чимбүрийн сайттай уулзаад тэгээд үүнтэй холбоотойгоор одоо эмнэлгүүдийн нэгдсэн систем хийе гэсэн хүсэл тавьсан. Тэгээд ийм Mongolia Academy-с бас тодорхой хэмжээний нөөцийг ашиглаад программистуудаа ашиглаад явуулж байгаа. Тэгэхээр одоо анхны хөгжүүлэлтэнд 1 тэрбум байхыг хүсэхгүй. Гэхдээ цаашлын чинь өргөжөөд бол маш хүртээмжтэй болцсон байгаа. Хиймэл оюуныг төрийн үйлчлэгийг нэвтрүүлсэн байгаа. Мөн одоо Gov.cg гэсэн сайтыг ажиллуулж байгаа, шилэн ажиллуулж байгаа гэсэн хүрээний бол зар хүрээний бол маш өргөжсөн гэж ойлгож болно. 26 оны 1 сарын 1-ээс эхлээд виртуал бүс маань байгуулагдаад одоогийн байдлаар 30-аад компани бүртгүүлсэн юм чинь. За мөн үүнд холбоотой түн удахгүй одоо үндэсний зөвлөмж хуралдаад сонгуульд шалгаруулалтаа хийн. Цаашлаад мэдээлэл өгөхөд бол өнгөрсөн 9 сард бол хүлээгдсэн 2 журмаа засгийн газар баталсан байгаа. Үүсэт байгаа нөхцөл байдалтай холбогдуулан яамны зүгээс Microsoft компанид албан ёсны мэдээлэл хүсэлт хөргүүлж холбогдох эрсдлийг тассан зогсоох арга хэмжээ авсан байна. Ийм Mongolia системийн жилийн төсөв ойролцоогоор 8 тэрбум төгрөг бөгөөд энэ нь зөвхөн одоогийн үйлчлэгийг хадгалах бус цаашдын хөгжүүлэлт, кибер аюулгүй байдал, төрийн байгууллагуудад үзүүлэх техникийн дэмжлэгт зарцуулагддаг гэж сайд тайлбарллаа. Өнөөдрийн байдлаар ийм Mongolia платформоор дамжуулан 1273 төрлийн үйлчлэгийг захимжуулжээ. Ийм Mongolia систем нь Монгол улсын төрийн үйлчлэгийн захимжилтийн гол тулгуур систем хэвээр байна. Энэ мэдчлэн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудал гарч байгаа нь иргэдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал эрсдэл учруулж болзошгүй юм. Иймд яамны зүгээс шуурхай хариу арга хэмжээ авч олон улсын түвшлэлээр дамжуулан шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаагаа тайлбарллаа. Иргэдийн итгэлийг хадгалахын тулд ил тод байдал, техникийн найдвартай ажиллагааг цаашид бодитоор сайжруулах шаардлага хэвээр байгааг энэ асуудал давхар харуулж байна. Сүүлийн мэдээ хүргэе. Сар шиний баяр төгсөнтэй холбоотойгоор нийслэлийн гол гудамж худалдааны төвөд орчмын замын хөдөлгөөн эрс ачаалж авто замын уулзуурын нэвтрүүлэх чадвар 40 хүртэл хувиар буурсан талаар холбогдох байгууллагууд мэдээллээ. Гэвч төр зуурын зохицуулалтад цаашгүй шийдлүүд бодит үр дүн өгөх хэсэг нь анхаарал татж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга баяраар ахлуулсан төвжирлийг бууруулах ажлын хэсэг сар шинийн бэлтгэлтэй холбоотой замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хэлэлцлээ. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өгсөн мэдээллээр Нарантуул, Дүнжин гарав, Бөмбөр зэрэг томоохон зах худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, Намян жуугийн гудамж, Их тойров, Үнцэн үлийн гудамж зэрэг замуудын ачаал дээд зэгтээ хүрчээ. Үүний улмаас худалдааны төвүүд орчмын уулзууруудын нэвтрүүлэх чадвар 40% хүртэл хувиар буурсан байна. Холбогдох байгууллагууд гэрлэн дөхөөний горимд өөрчлөлт оруулах, замын цагдаагийн багшдыг байршуулах зэрэгээр зохицуулт хийж бөөч энэ нь тухайн агшны ачааллыг л тараахаас сайшгүй арга хэмжээ гэдэг мэрэгчлэтнүүд онцолж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баяр зах бөөний төвүүдийг уртсгсан цагаар ажилуулах боломжийг судалж худалдаа эрхлэгчд болон иргэдийн саналыг авах чиглэл өглөө. Мөн амралтын өдрүүдэд текст сондгоо дугаар хязгаарлалт хэрэгжүүлэх хэсгийг олон нийтийн санал тулгуурлан шийдэхийг үүрэг болгосон юм. Гэвч эдгээр санал өмнөх жилүүдэд ч яригдж тодорхой хугацаанд хэрэгжсэн ч төвжирлийг бодитоор бууруулж чадсан хэсэг нь эргэлзээтэй хэвээр байна. Ялангуяа иргэдийн амралт баярын бэлтгэлтэй уялдсан үед автомашины хэрэглээг хязгаарлах нь бодит нөхцөлд хэр нийцэх вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна. Түүнчлэн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдлыг шууд дамжуулалтаар хүргэхдээ зөвхөн камерын дэлгэц харуулахаас илүүтэй төвжирэл хамгийн их үүсдэг байршлуудад шууд дамжуулалтын баг ажиллуулах шаардлагатайг онцоллоо. Энэ нь иргэдэд мэдээлэл өгөх давуу талтай ч мэдээлэл өглөө гээд төвжирэл өөрөө арилжахгүй тодорхой. Сар шинийн өмнөх замын хөдөлгөөний ачаал бол урьдчилан таамаглах бүрэн боломжтой нөхцөл байдал. Гэтэл нийслэл жил бүр ижил асуудлыг ижил аргаар унтрааж ирсэн нь бодлогын түвшний шийдэл дутмаг байгааг харуулж байна. Иргэдэд санал авах, зохицуулт хийх нь чухалч төвжирлийг баяр бүрийн өмнө бус тогтолцооны түвшин шийдэх бодит алхам өнөө хэр харагдахгүй хэвээр байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй Сэргэлэн дэд станц болон бусад бүтээн байгуулалтын ажилтаа ерөнхийсээ зандаж болон нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатар нар танилцлаа. Сэргэлэн дэд станцын гүйцэтгэл 92% үргэлжилж байна. Тус станцыг энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм. Сэргэлэн дэд станц нь баруун талдаа сонгоно архин, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ.
Төслийн хүрээнд 100 МВт нарны цахилгаан станц, 90 МВт цахилгаан хуримтлуурын станц барихаар төлөвлөгдсөн байна. Төр хувийн эвжлийн түншлэлээр хэрэгжүүлэх энэхүү бүтээн байгуулалтыг гүйцэтгэгчийг 2 дугаар сард багтаад сонгон шалгаруулна гэж нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатар танилцуулав. 90 МВт-ийн цахилгаан хуримтлуурын станцыг сэргэлэн дэд станцтай холбож, оргил ачааллын үед төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллаас хуваалцах байдлаар давхар ашиглах юм. Бөөрөлжүү цахилгаан станц, Багнуурын цахилгаан станцын хуримтлуурын станц өмнөх жилүүдэд ашиглалтад орсон. Харин энэ авар барилгын ажил нь эхлэх Дулааны 5 дугаар цахилгаан станц, сэргэлэн дэд станц 100 МВт-ийн нарны цахилгаан станц, 90 МВт-ийн цахилгаан хуримтлуурын станц зэрэг шинэ их үүсвэрүүд ашиглалтад орсноор Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол үүсэхгүй байх нөхцөл бүрдэхэр байна. Манай улсад зохион байгуулагдах сүлжилттэй тэмцэх тухай нэгдсэн улсын байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хуралд оролцох төлөөлөгчдөд виз олгоход онцгой анхаарахыг сүлжилттэй тэмцэх тухай нэгдсэн улсын байгууллагын конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фовад хүслээ. Манай улс сүлжилттэй тэмцэх тухай нэгдсэн улсын байгууллагын конвенцийн зорилго чиг үүргийг тууштай дэмжиж ирсэн улс орнуудын нэг учраас тус конвенцийн оролцогч талуудын 17 дугаар баг хурлыг эх орондоо хүлээн авах шийдвэр гаргаж энэ оны 8 дугаар сарын 17-оос 28 зохион байгуулах гэж байгаа билээ. Гадаад харилцааны дэд сайд амар түвшин зөвлөлтөд тэмцэх тухай нэгдсэн улсын байгууллагын конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаыг хүлээн авч уулзах үеэрээ баг хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талаар дэмжиж байгаа талархаж тус конвенцийн нарийн бичгийн дарга нарын газартай илүү нэгт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлсон юм. Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн сайд Батбаатар Богдхан уулын дархан цаасд газарт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэлд дурдсанаар нийслэлийн зослонгийн бүс болон улсын тусгай хамгаалтын газрын зэрлэг амьтдад ээлтэй байх ерөнхий шаардлагад нийцээгүй хотын стандарт зөрчсөн 1000 орчим метр хашааг 2026 оны 1-р сарын 31-ний өдөр албатан буулгаж цаашид эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна. Цаашид тусгай хамгаалалтын газарт хамаарах хууль тогтоомжийг зөрчсөн иргэн аж ахуй нэгжид газар ашиглах эрхийг цуслах юм байна. Байгаль орчин уур амьсгалын сайдын хувьд аливаа үйл ажиллагаанд шууд хаах, хязгаарлах бус эхлээд анхааруулах, сэрэмжлүүлэх, шат дараатай арга хэмжээ авах зарчим баримтлана. Харин хуульд заасан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд эцсийн арга хэмжээ авна гэдгийг илэрхийллээ. Өмнөх жилүүдэд үе үеийн сайднаар тусгай хамгаалалтын газар отоглох, аялал жуулчлал, судалгаа шинжилгээний зорилтоор газар ашиглах зөвшөөрөл олгож ирсэн. Гэвч отоглох зорилтоор отолсон газарт Улаанбаатар хотын ерөнхий архитектор, засаг даргаас орон сууц, хаус, зочид буудал, үйлдвэр үйлчилгээний барилга барих зөвшөөрөл өгдөг. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцууд нь дотоодын хуулиас давж үйлчилдэг тул энэ хүрээнд Богдхан уулын тусгай хамгаалалтын газар нутгийг Улаанбаатар хотод шилжүүлэх боломжгүй гэдгийг байгаль орчин уур амьсгалын сайдын хувьд аль биесээр мэдээллээ. Монголын хөрөнгөний биржийн топ 20 индекс 2025 оны эцсээр өсөлт үзүүлсэн ч 2026 гарсаар өсөлтийн хурд мэдэгдэхүйц саарч бүс нутгийн томоохон зах зээлүүдтэй харьцуулахад хоцрогдсон дүр зураг хадгалагдсаар байна. Топ 20 индекс сүүлийн 5 сар дараалан өссөн бөгөөд 1-р сарын эцэст 1.8%-аар нэмэгдсэн нь өсөлт үргэлжилж буй илтгэж байна. Гэсэн ч энэ нь тухайн хугацааны хамгийн бага өсөлтөөс харуулж зах зээлд болгоомжлол давмгаалж байгааг харууллаа. Сүүлийн 3 арилжааны өдөр индекс харьцангуй идэвхтэй байсан бол бусад өдрүүдэд дунджаар 1.2-аас ихгүй хөдөлгөөнтэй байсан нь савлгаа багтаа тогтун зах зээлийг илтгэж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад арилжааны идэх болон өсөлтийн хурд саарсан бөгөөд хөрөнгө оруулагчид богино хугацаанд шийдвэр гаргахаас зайлсхийж буй хандлага ажиглагдж байна. Харин бүс нутгийн зах зээлүүд илүү эрчимтэй өсөлт үзүүлж байна. Монголын зах зээлийн хоцроглыг тодтогч байна. Тухайлбал бүгд найрамд Солонгос улсын Kospi индекс хиймэл уян суурилсан технологийн салбаруудын нөлөөгөөр 20 гаруй хувийн өсөлтөөр тэргүүлж байна. Топ 20 индекс өсөлтөд хадгалж байгаа ч бүс нутгийн зах зээлүүдтэй харьцуулахад өсөлтийн хурд хангалтгүй хэвээр байна. Дотоод болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэжтэй 7 улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харин тэр үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр аль улсын мэдээр үргэлжилж байна. Эхний мэдээ хүргэе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп чухал ашигт малтамлын нөөц бүрдүүлэх зорилго бүхий Project Vault хэмээх шинэ төсөл эхлүүлж байгаагаа мэдээлсэн байна. За 12 тэрбум $, энэхүү төсөл санаачлах нь Америк нэгдсэн улсын үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүд, ажилтнуудыг аливаа хомсдолд өртөхөөс хамгаалах, за нөөцийн хомсдлоос шалтгаалж хязгаарч хохирохгүй байхыг баталгаажуулах зорилготой. За мөн бүгд найрамдах хятад ард улсаас хамаарлыг бууруулах хүчин чармаалтын хүрээнд ашигт малтамлын нөөцийг бүрдүүлэх төсөл юм а гэдгийг тэр тодтогч. Энэхүү алхам нь олон улсын газрын хавар элементийн салбарт монополчилж байгаа хятад улсаас хараат байдлыг эрс бууруулна гэж үзэж байна. Трампын хэлснээр төслийн хүрээнд тэрээр хувийн хөрөнгөөс 2 орчим тэрбум $, гаргахын сацуу Америк нэгдсэн улсын Exim буюу Export Import банкнаас олгох 10 тэрбум $-ын зээлээр чухал ашигт малтамлыг худалдан авч нөөцлөх бөгөөд эхний ээлжинд автомашин үйлдвэрлэгч нар болон технологийн компаниудын хэрэгцээнд зориулах юм байна.
Газрын ховор элементүүдийг худалдан авч нөөцлөх ажлыг Hartree Partners, Mercuria Energy Group, Traxys North America зэрэг худалдааны компаниуд хариуцсан гүйцэтгэхээр болсон талаар Трампын засаг захиргааны нэрээр нууцлсан төлөөлөгч Reuters агентлагт мэдээлжээ. Мөн энэхүү санаачлагад 11 улсыг нэмж элсүүлэхээр шийдвэрлсэнийг энэ 7 хоногт зарлана гэж Америк нэгдсэн улсын дотоод хэргийн сайд Douglas Burgum мэдгдсэн байна. Одоогийн байдлаар General Motors, Stellantis, Boeing, Google зэрэг компаниуд уг санаачлагад нэгдээд байна. Америк нэгдсэн улс Ираны төлөөлөгчид энэ 7 хоногийн баасан гарагт Туркийн Стамбул хотноо цөмийн хэлцээний асуудлаар уулзахар болоод байна. За энэ талаар хоёр улсын албаны их сурвалжууд мэдээллээ. За цөмийн асуудлаар Америк нэгдсэн улстай хэлэлцээ эхлүүлэх үүргийг Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан өгсөн талаар Ираны Фарс агентлаг мэдээлсэн ба хэлэлцээнд Ираны талаас тус улсын гадаад хэргийн сайд Аббас Аракчи, Америк нэгдсэн улсын талаас ерөнхийлөгч Дональд Трампын тусгай аж төлөөлөгч Стивен Виткоф оролцох бол мөн Сауди Араби, Египет, Катар, Арабын нэгдсэн Эмират улсын төлөөлөгчид уулзалтад оролцсон гэж их сурвалжууд мэдээлж байна. За цөмийн хэлэлцээг сэргээх зорилготой энэ удаагийн хэлэлцээний үеэр хоёр болон 3 талд бусад уулзалтууд мөн давхар зохиогдох юм байна. Америк нэгдсэн улсын байлдааны хөлөг онгоцууд Иранд ойртоо ирж хэрвээ тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд таагүй зүйлс тохиолдож магадгүй гэж Дональд Трамп анхааруулад байгаа энэ үед талуудын энэхүү хэлэлцээг сэргээхээр тохиролцоод байгаа ч Ираны гадаад хэргийн сайд энэ сарын ихэр Америкийн CNN телевизэд өгсөн ярилцлагада Америк нэгдсэн улс бидний итгэлийг алдсан ч бүс нутгийн нөхөрсөг улсуудын дэмжлэгээр уулзалт хэлэлцээ болох болно гэжээ. За тэгвэл энэхүү уулзалтын өмнөхөн буюу мягмар гарагт ойрох орнуудын бүсэд ирээд байгаа Америк нэгдсэн улсын Авраам Линкольн хөлөг онгоц руу ойртож ирсэн Ираны дроныг Америк нэгдсэн улсын цэргийнхэн буудан унгасан үйл явдал болоод байна. Тодруулах юм бол Ираны шахед 139 загварын нисгэгчхэн онгоц Арабын тэнгист байрлаж байгаа Авраам Линкольн хөлөг онгоцыг чиглэн ниссээр байсан тул F-35 сөнөөгч онгоцыг хөргөж тухайн дроныг устгасныг зэвсэг түвшний төв командлаас мэдээлжээ. За тус мэдээлэлд мөн Америк нэгдсэн улсын цэргийн албан агч нар гэмтэж бэртээгүй техник тоног төхөөрөмжөд хохирол учраагүй гэдгийг онцолсон байна. Харин нэгдсэн улсыг байгуулагдах Ираны төлөөлөгчийн талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Дараагийн мэдээллийг хүргэе. Оросын тал Украины эрчим хүчний салбарыг онилсон томоохон цохилтыг үзүүлээд байна. За 70 орчим баллистик пуужин, далавчид пуужин, 450 дрон харавсан талаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ. За энэ нь 2026 он гарсаар Оросын талаас хийсэн хамгийн том хэмжээний агаарын цохилт болоод байна. За хасах 20 хэмийн хүүтэнд хийсэн уг давталгааны улмаас нийслэл Киев болон бусад газарт 1000 гаруй орон сууцны барилга цахилгаан дулаангүй болж за Киев болон Харьков хотын цахилгаан станцын үйл ажиллагаа зогссон байна. Оросын энэхүү давталгаа нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нарын 7 хоног түр давталгааг зогсоох тохиролцоо дуусны дараагаар хийгдсэн бол Володимир Зеленский мягмар гарагт Украинд ажил хийж байгаа НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютегийн хамт Киев хотноо хийсэн хэвлэлийн баг хурлын үеэр Оросын улбаны улсыг хүйтний улиралд эрчим хүчний дэд бүтцийн эсрэг цохилт үзүүлэхээ зогсоох тохиролцоог зөрчсөн хэмээн буруутгаж Орос улс дипломат арга замыг бус мөргөлдөөнийг сонгож байна гэд энэ асуудлыг Вашингтонд мэдэгдэж мөн холбоотнуудаа хариу арга хэмжээ авахыг уриалсан байна. За НАТОгийн тэргүү Марк Рюте Зеленскийтэй уулзахдаа Украинд үзүүлэх агаарын давталгаанаас хамгаалах системийн дэмжлэг тусалцаа болон Америк нэгдсэн улсын зэвсгийн үйлдвэрлэлийг Европт явуулах боломж болцооны асуудлыг хэлэлцсэн бол мөн тэрээр дайнд амиргдсан Украины цэргүүдэд хүндэтгэл үзүүлж Украины эрчим хүчний сайд Денис Шмихалийн хамт агаарын цохилтод өртсөн Киевийн цахилгаан станцад очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Зөвлөмж мэдээлэл хүргэе. За Америкийн тэр бомтон Elon Musk сансрын технологийн SpaceX болон хиймэл оюун ухааны хөгжүүлэгч xAI компаниудыг одоо нэгтгэсэн талаараа мэдээлсэн байна. За SpaceX компани хиймэл оюуны xAI-г худалдаж авснаар Elon Musk-ийн хоёр компани албан ёсоор нэгдснээ инхүү зарлалаа. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар хоёр компани нэгдснээр компаниудын нэг хувьцаа $527 орчим $5 болж за нийт үнэлгээ нь $1.2 хүрэх төлөвтэй байна. SpaceX компани Tesla-тай нэгдэх эсвэл хиймэл оюуны технологи xAI-тай гэрээ байгуулах гэж байгаа тухайн мэдээлэл өнгөрсөн 7 хоног цацагдж байсан бол энэхүү одоо биелэлээ болоод байна. За хиймэл оюуныг бүтээхэд их хэмжээний эрчим хүч шаарддаг ба байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр хөгжүүлэхийн тулд дэлхийн нөөц хүрэлцэхгүй гэдгийг одоо мэдээлэлд дурдж за хоёр компаниг нэгтгэснээр нарны эрчим хүчээр ажиллах хиймэл оюуны хөгжлийн төвүүдийг сансарт байгуулах боломж нээгдэнэ гэдгийг SpaceX компани зүгээс сонцолсон байна. Та бүхэнд олон улсын сүүлийн мэдээлэлээс өргөлөө анхаарал хандуулсанд баярлалаа.
Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа дуусанд баярлалаа. Баяр таа.